4 сарын өмнө та бүхэн төсвийн тухай 2016 оны төсвийн тухай хуулийг батлахдаа Монголын хүүхдүүдийн 60% нь бид нар мөнгө өгнө гэл ийм л төсөв баталсан шүү дээ та нар. Баталсан шүү дээ. Энэ үнэн шүү дээ. Тэгээд сонгуульд өгсөн учраас л төсвийн хууль зөрчөөл нөгөө хүүхдүүдэд 100% өгсөн байхгүй. Сая ингээ бид нар төсвийн тодтгол хийж ажилланаад үлдсэн 2016 онд өгөх ёстой хүүхдийн 40% нь үлдэх ёстой мөнгийг сая төсвийн тодтгол хийж ажил өгсөн шүү дээ. Гашуун үнэ энэ байгаа шүү дээ. Гэхдээ сайн хувьцаа гээд нэг 500 тэрбум төгрөг та нар тараачаа үздэг. Хэрвээ 500 тэрбум төгрөг та нар тараагаагүй байсан бол энэ 500 тэрбум төгрөгөөр Монголын бүх тэтгэвэр тэтгэмж авж байгаа 300 мянган ахмадуудын чинь тэтгэврийг 30% нэмжих мөнгө шүү дээ. Ийм бодлогогүй алхам хийчихэд өнөөдөр одоо ингээд ийм хинэн ард түмэндээ хайртай вэ гэдэг ийм уралдаанд оролцоод материал нулимс унгаадах ерөөсөө шаардлага байхгүй шүү дээ. Бас нэг жаахан үнэн жудагтай бас баймаар байгаа юм л да. Эрх баригч болохоор өөр нэг юм ярьдаг, сөрөг хүчин болохоор шал өөр нэг юм ярьдаг. 4 сарын ой тогт санамжтай улсууд байна шүү та нар ер нь. 4 жил яаж харин энэ төр засгийг барьсан. Хамтын тэтгэврийн тухай хууль дээр би баталсан одоо гишүүнийх нь нэг. Та нар бол өнгөрсөн 4 жил батлахдаа баталсан энэ хамтын тэтгэврийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хууль, хүүхд харах үйлчилгээний тухай хуулийг өнөөдөр хачгараад орилоод байгаа энэ хуулиудаа та нар хэрэгжих хугацааг нь дандаа 2017 оны 1 сарын 1-ээс тавьж ирсэн шүү. 2017 оны 1 сарын 1-ээс хойш. Дандаа сонгуулийн дараа хэрэгжих ийм хугацаа та нар тавьсан шүү дээ. Үнэхээр ард түмэндээ хайртай байсан бол тэр мөнгөө гаргаад тэр сайн хувьцаанд тараас нь 500 тэрбум төгрөг гаргаад энэ хуулийг хэрэгжүүлэхгүй яасан. 2012 оноос хойш одоо ухарч хэрэглэнэ гэдэг ийм л хууль баталсан шүү дээ. Энэ хуулийн чинь хүрээнд сая би энэ яамнаас тоо гаргаж үзсэн. 23 мянган хүн л энэ хамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдсан. 23 мянган хүн. 2020 он хүртэл бид нар энэ хуулийг хэрэгжүүлсэн бол Монгол улсын хэмжээнд 38 мянган ахмадууд л энэ хамтын тэтгэврт хамрагдах юм бэл. 38 мянган 2020 онд шүү. Өнөөдөр Монгол Ардын намаас сонгуулийнхаа мөрөө хөтөлбөрт дэвшүүлсэн насны хишиг энэ хөтөлбөрийг бид нар хэрэгжүүлэхэд өнөөдөр 78 мянган ахмадууд энэ насны хишигт хамрагдах юм аа. 78 мянган. 3 дахин их. 3 дахин их. Нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь бол сая бүх 76 гишүүд тойрогтой ажилласан. 76 гишүүд. Бүгдээрээ тойрогтой ажиллаад эрэг сонгогчтойгоо уулзсан. Ахмадууд маань хэлж байна. Монгол улсад яг бүтэн тэтгэвэр авдаг 263 мянган ахмадууд байгаа. 263 мянган. Хэрэг бид нар энэний босхийг нэг жаахан 65 болгох юм бол энд үйлчлэх энэ тэтгэврт насны хишигт хамрах ахмадуудын тоо 128 мянга болох юм бэл. 128 мянга буюу бүтэн тэтгэвэр авж байгаа 263 мянгийн 50% гэсэн үг. Хоёр тэтгэвэр авж байгаа хүний нэг тэтгэвэр авж байгаа хүн энэ насны хишигт хамрагдах ийм л тооцоо байгаа байхгүй. Одоо цөмөр жаахан асуудлыг жаахан бодтойгоор ярья. Одоо орон нутгийн сонгуул өнгөрсөө, дууссан. Санал аваад дууссан. Тийм ээ? Одоо бид нар бодтойгоор асуудалд хандах хэрэгтэй байхгүй. Ийм л байгаа шүү дээ. Ерөөс яг бодтой үннийг ярихад цөмөр тоо яриа л да. Тоо яриа. Тийм ээ? Амьдрал яриа. Энэ танхим тоосон улс төр ярих ерөөс ямар шаардлага байхгүй шүү дээ. Би энийг хэлж байгаа. Байнгын хорооны даргын хувьд ийм тооцоо судлаа